Хүн төрлөختний эрт идэвхтэй болон өнөөдрийг ирээдүйтэй нь уулзуулан яриулж, ухааруулан таниулж, бахархан бишрүүлж түүхийн хуудсыг мөнхөлдөх нь кино урлаг юм. Кино урлаг үйлч үзсний 80 жилийн түүхэнд өөрийн аялгау дуу хөшгээрээ бидний сонрыг мэлааж, Монгол киноны хөгжмийн ноён оргилуудын нэг болсон төрийн хошоо шагнал, Монгол улсын ардын жүжигчин Бэлгийн Дамтан Сүрэнгийн амьдрал уран бүтээлийнх нь нэгэн хэсгээс энэхүү хүрэг нэвтрүүлгээрээ хүргэе. Урлагт бүх амьдралаа зориулсан энэ хүн маань Монголын хөгжмийн урлагт бол өөр ингэсэн маш том гавьяаг байгуулж ирсэн. Сүрэн гой бол өөрөө кинонтой олон кинонтой кинон дээр хөгжмийн зохиолчор ажиллаж байсан учраас киноны дүрслэлээр ямар шиг янзын агуулгыг илэрхийлэн гаргах болцоотой. Түүн дээр нь ямар байдлаар хөгжмийг ашиглаж болох уу гэдгийг бол маш сайн мэддэг хүн байсан. Тийм учраас Дамтан гой хийсэн хөгжмийн киноны хөгжмөд бол их тийм үйл явдал дээр киноныхоо үйл явдалтай дагуулгатай бол их нийцж гарсан тийм хөгжмөд байдаг. Ээж чинь хэд хоногийн өмнө өөд болсон. Би дэрэгдэн байж ажил явдлын яс орон гүйцэтгсэн. Даанч чамд хэл хүргэх, чамайг дуудуулах хэрэг надад байсангүй. 8 жил минь. Бидний энэ ажил бол төрсэн энэ биений хэрэг биш, төр улсын хэрэг болохоор чи юу сандах. Хуурамч ганц төгрөг гүйлгээнд орохтол манай улсын хөрөнгөнөөс 4 мг цэвралт алдагдана гэсэн үг шүү дээ. Энэ бол ард олны хөрөнгө. Хөөхөйтэй муу ээж минь. Хүүгээ яас их хүлээгээ бол. Ацэг шүдний зөрүү гэж их сонин кино байдаг. Тэр киноны хөгжмийг бол үнэхээр их сонирхолтой бичсэн. Тэр Ахмад хүн гэхэд тухайн үедээ бас тэр модерн арга барил үүсээгүй байх үед бараг модерн шихүү арга барилаар ингэж тэр ялангуяа тэр нэлээд дөхшүүртэй хэсгийг илэрхийлэхдээ бол үнэхээр чадамгай илэрхийлсэн гэж би боддог. Зөвхөн өөрөө хөгжмийг нь зохиож кинонд хөгжим бичгээс гадна Монгол кино үйлдвэрлэгдэж байсан олон одоо кино сэтгүүл гэж байдаг, баримтат кино, мөн түнчлэн уран сайхны кинонуудыг хөгжмийн редактораар нь ажиллаж энд бол одоо өөрийнхөө тэр мэдлэг чадварыг бол олон сайхан хөгжмийн зохиолч, хөгжим сонирхогч, дууны найруулагч одоо олон сайхан найруулагчийн бүтээлийг, олон сайхан зохиолч нарын бүтээлийг амьлуулж дэлгэцэнд гаргахад нь маш тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн юм хүн л да. Театрын тайзны бүтээлд өөрийнхөө уран бүтээлийн гол цагийг гэх юм уу зориулсан их олон хөгжимд анхны хөгжим драмын жүжигүүдээс эхлээд л ерөөс анхны дуур учиртай гурваас эхлээд тэгээд маш олон дуур бичсэн ийм хүн шүү дээ. Киноны хөгжмийг нэлээд ахиухан бичсэн манай Дамтан гой юм өгсөн ийм ойлголт байдаг. Сүрэн гой ямар юмар үлдсэн бэ гэвэл тэр ба штэ. Зүгээр том хөгжмийн зохиолчоос гадна их ухаантай хүн. Асар хөргөн мэдлэгтэй.
Юмны тухай асуухаар бүр нарийн учрыг хэлнэ. Хүний хувьд бол их даруухан. Ер нь бол залуугаасаа ер нь Монголын хөгжим театрын урлагтай бол амжилтаа олгосон шүү дээ. Дамжин бол тэр бол зөвхөн хөгжмийн зохиолч байгаа зогсоогүй энэ хөгжмийн удирдаач байсан. Хөгжим драмын театр гэж байхад бөмбөр ногоон театр гэж байхад Дамжин тэнцээ удирдаачаар ажиллаж лээсэн шүү дээ. Тийм учраас тэр хөгжмийн мэдрэмжүүлэх сүрхий нөгөө талаараа тэр өдөр зохион байгуулах ажлыг бол их сүрхий хийдэг. Нөгөө талаар Дамжин бол ажилд бол их шаардлагатай, их зарчим шаардлагатай тийм хүн байсан. Дамжингууд хөгжмийн хэлээр дүрийг тодруулах онцгой авьяастай хүн байж. Тэр одоо тухайн баатрын одоо зармиг тэмцэгч дүрийгч байд юм уу? Эсвэл одоо урагчийн дүрч байд юм уу? Ямар дүр одоо хөгжим жүжигийн дагуу илэрхийлэх ёстой дүр байна. Ухаан далан худалч их тухайд тэрийг одоо их сайхан хөгжөөнтэй марцсан ч гэдэг юм уу? Одоо тэр аялгау тэр хөгжим ухаан одоо хятад хүн гарахад ухаан тэр хятадын одоо зам төрх хятад хүний зам төрх тэр залжин байд энэ болгоны хөгжмөр илэрхийлж чаддаг хүн. Тийм учраас ер нь Дамжин бол манай киноныхан бол тэр хэд хэдэн кинонд тоглосон ба. Түүний анхны тоглосон кино бол 64 онд хийсэн байна. Ховдын гай кино. Ховдын гайгийн одоо тэр баян нөө Дамжин тоглосон. Амин зуута ганцхан энэ хотог дотор алдаж чад уйлж байна. Энэ чинийг мөн үү? Миний сухий мусух арайч бичээ. Энэ Мумбай, яарахгүй Мумбай. Тонглог Дамжин бас нэг ламд Дамжин тоглосон. Гэх мэтчлэнгээр бол Дамжин дөрвөл одоо та бидний бол энэ тэр кинонуудаас үзэх болцоотой. Ард түмний олон кин дэмжлэгийг авсан. Бүхнийг төрийн эсрэг зэвсэг бариулж босгоно гэдэг тийм чамар хэрэг биш. Тэгэхдээ Бурхан шашин ёстороо аврахын тулд юу ч хийхээсээ буцаа болсон хүмүүсийг энэ хэрэгт оролцуул. Цогтой гэдэг түүхэн кино хоёр анги кино шүү дээ. Эний хөгжмийг Дамжин мөрдөрж байгаа Севернова 3 хамтарч бичсэн байдгийн. Тэгээ энд бол мөрдөрж байгаа Дамжин тэгш хэмжээт адилхан хувь хэмжээгээр оролцсон. Тэгээд мөрдөрж байгаа шаялгууд хэндвээ тухайлх юм бол одоо танаа санаж байгаа Асланбаатарын хулан одоо аян дайнд мордогт нь гаргаж өгдөг. Тэгээ нэг байгалийн сайханд нэг хоёулаа сайхан морьтой ингээд явж идэг. Ямар сайхан тансаг аялгаа байдаг. Тэр одоо хоёр залуугийн одоо хайр сэтгэлийн явдлыг тэр хөгжмөрөөс яг л гаргаад өгдөг шүү дээ хань. Ийм маягтай. Гэхдээ энэ болгон бол Дамжин одоо үнэхээр сод авьяастай хөгжим зохиолч байсны одоо том гэрчин юм л да. Холонгийн сэтгэлийн агуулсан тэр холонгийн хөгжмийг цаана ингэж оруулж ингэж юу яаж тэр холонгийн хөгжмийг ингэж цаа тэр юм дээр холдоод тэгэл одоо тэр аян дайнд явж байгаа эрхлэг баатар цэгүүдээ чинь ингэж гаргаж өгвөл тэгээд тэр чинь маш олон дүр төрхийг ингэж нэг юмд цангацсан ийм хөгжим. Хуран сайхны киноны хөгжим гэхэд бараг 20-20 киноны хөгжим гараад ирэх байх. Киноны тэр харж байгаа харц өгүүлж байгаа өгүүлэмжийг
үгээр болоод тэр хүний үйл хөдлөлөөр нь ил байгаа хүнийг гаргаад хэлчих болдог. Тэгсэн мөртлөө хэлж болохгүй үгийг. Мөн үү? Үзэгчдэд түргэх ийм боломжийг бол сорын ганц хөгжмөл болгож чаддаг. Чимэн тусаргойны хүүхэд ингээд тэврээд байж байгаа. За тэр яг гоё хэсгэлдээ. Манайр ингээд хамгийн сүүлдээ миний одоо завин дээр одоо хүн төрлөө. Хойтонгийн одоо юугаар хойтонгийн цагаан сараар миний охиныг авч залгуулаарай гэж хэлчихээд манайр ингээд гараад нэг стоп кадр болдог шүү тий. Тэгэнгүүт хингаа хэлж байгаа. Унах би хэлсэн баг унахгүй. Энэ хүн өөрөө дүрс. Энэ дүрс нь биш. Энэ хүн хүний сэтгэл хүн чулуу болоод энэ түүх болоод хүний сэтгэл тэгээд хадагдаад үлдэж байгаа учраас стоп кадр хийсэн байхгүй. Тэн дээр гарч байгаа эмэгтэй хүний нэг их гоё аюу. Нэг гоё хоор. Хүн уйлмаар. Тэг бид нээс ярьдсан гэнэ заавал хоор байх хэрэг байгаа мó гэж. Одоо дамжсангаас асууж байна да би. Тэгтэн тэр манай хэлж байгаа. Энэ үл хүн дуулал. Энэ үл хүн дуулал. Тийм учраас хүнийг магтахын тулд тэр хүн дуулдаг хэлхийн тулд заавал одоо юу гэдэг нь те одоо нэг өнөөдрийнх шиг ингээд дуулаад үглээд байх юм биш ээ. Энэ үл ерөөсөө тийм юм биш. Өөртөө нь эргэжил ирэхээр охин нь авчиж өөртөө зогсоолаа. Тэгдэггүй яах вэ? Би дахин цагаан гороо байна. Заавал их гоё эмэгтэй хүн ингээд нэг тийм юу яаж. Тэр үл юу гэж хэлж байгаа юм гэхтээ тэр эмэгтэйчүүдийн хоороор эмэгтэйчүүдийн тэр аялгуугаар би энэ хүнийг мөнгөлөх гээд байгаа юм а гэж. Их хүн дуулаг. Ирчүүдийн хоор хийж болно да биднээс. Өөр хоор хийж болно да бас тий. Тэгтэн дээр манайр өөрөө тэгжсэн. Би тэрэнд нь бас баярлж идэв. Киногоо үзэх болгондоо би за энэ маань Дамжин Сүрэнгойн л одоо ачтаад гэж би бодсон. Тэрээс миний сайн даач одоо тэр сайхан кино үзсэн юм. Тэр тусмаа манай агуу их хөгжим зохиолч Бэлгийн Дамжин Сүрэн Лусан жимээ мөрдөрж Сэмбийн гончгсамлаагаад тэгэл цааш нь одоо хойч үеийнхэнд зүчнээ хүмүүсүүд байна шүү дээ. Давгийн Лусан шарав гончгийн Бэрва гэд. Эдгээр сайхан уран бүтээлчдийн бүтээлүүд өнөөг нь залуу уран бүтээлчдийн бүтээлийг хүртлээ. Энэ бүх орон зай зохиогдсон энэ олон хөгжмийн бүтээлүүд энэ олон киноны бүтээлүүдийг судлаж хойч үед минь өргөх тийм сайхан уран бүтээлчд бас төрөөсэй гэж ингэж бодож байна. Бэлгийн Дамжин Сүрэн гэдэг хүн бол өглөө биднүүсийг сэрээдэг. Тэр хүний аяар, орой биднүүс тэр хүний аяар унтдаг. Энэ бол төрийн ганцхан дуулдаг бичсэн.